Орон төр үзэгчтэй эрүүл амьдрал цай нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн болоод байна. За манай өнөөдрийн эрүүл амьдрал цай нэвтрүүлгийн урилгын хүлээн авч ирсэн Завхар төмөр компани эмч Ундрмаа байна. Орон өдргийн танд. За орон өдрийн. За бидний өнөөдрийн ярилцах сэдэв цистит гэж байна те. Тэгэхээр мэдээж одоо яг нөгөө намрын сэрүү орж байгаа учраас мэдээж энэ сэдэв бол яригдах нь зүйтэй байгаа гэж бол бодож байна те. За цистит гэдэг маань бол ерөнхийдөө давсагны саст бүрхөвчийн үрвсэл гэсэн үг байхгүй юу. За тэгэхээр цистит бол одоо нөгөө бүр шээс дамжуулах замын хамгийн элбэг тохиолддог, хамгийн их тохиолдолтой өвчин гэж ойлгож болно гэсэн үг. За тэгэхээр энэ маань одоо яадаг гэх юм бол нэгдүгээрт нь эмэгтэй хүмүүс эрэгтэйчүүдээс одоо анатомийн онцлогоос хамаарат 4 дахин их өвчлөдөг гэсэн үг. Тэгэхээр тооны хувьд бол нэлээд өндөр болоод ирж байгаа гэсэн үг эмэгтэйчүүдийн хувьд. За гэхдээ энэ маань болохоор одоо нөгөө 4 дахин их өвчлөж ингээд дан ганц эмэгтэйчүүд тусдаг гэсэн өвчин бол биш. Одоо жишээ нь гэвэл 5 хүн одоо циститээр өвчлөлөө гэж бодоход тэдний 4 нь эмэгтэй, 1 нь эрэгтэй гэдэг ч юм уу. Тийм байна гэсэн үг. За тэгээд өөр одоо нөгөө нэг статистик тоо баримтаас үзэх юм бол одоо нийт эмэгтэйчүүдийн маань 40-с 60% нь болохоор амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа циститээр өвдөж үтсэн байдаг гэж ийм судалгаанууд ер нь бол байдаг. Одоо дэлхийн нийтдээ хамруулж утсан олон судалгаануудаас гэсэн үг. Тэгэхээр энэ маань бол нэлээд өндөр тоолоо явуулж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө амьсгалын замын өвчнөд ер нь бол дүүцгүүц хэмжээний гэсэн үг. За тэгээд одоо энэ өвчсөн хүмүүсийн маань одоо дунджаар гэсэн үг шүү. За 10 орчим хувь нь болохоор нэг жилдээ өвчлөлтөг гэж ойлгож байгаа гэсэн үг. Тэгэхээр бараг жил болгоон сэдрээ яваад байдаг гэж ойлгож болно гэсэн үг. Тэгэхээр энэ бол айгүй тохиолдол өндөртэй. За тийм учраас одоо тоохгүй орхиж болохгүй. За тэгээд дээр нь болохоор одоо нөгөө циститийн хүмүүс ингээд за тусчил байдаг, зүгээр олж лээдэг гэдэг ингээд яваад байдаг шүү дээ. Тэгтэл энэ маань болохоор цаашлаад одоо өсөх замын халдвар очоод бөөрөндөө өрөвсөл үсгээд хүндрэх эрсдэл бас өндөртэй юм өвчин гэсэн үг. За тэгэхээр цистит бол одоо яг яаж үүсдэг вэ гэдгийг одоо айгүй амархан энгийнээр тайлбарлаж өгье. За нэгдүгээрт нь бол одоо циститийг үүсгдэг энэ айгүй одоо олон л одоо ярьж байна да. Үүсгдэг одоо гол үүсгэгч нь гэдэг юм бол одоо E. coli гэдэг ням байгаа гэсэн үг. За хэвэн үедээ бол хоол боловсруулах зам одоо шулуун гидсэнд бол байж идэг. За шээс бэлгийн зам руу ороод ирэхээр өвч үүсгэждэг. За энэ маань явсаар хагаад давсагны одоо тэр хучуур эст очоод нэгдүгээр нэвтрээд орчихно гэсэн үг. За ямар нэгэн тохиолдлоор тухайн хүн одоо ингээд энэ маань яваад орчлоо. Оронгуудаа энэ одоо саст бүрхөвчөндөө очоод үржинэ гэсэн үг. Нэг байсан бол 2, 2 байсан бол 3, 4 гэдэг ингээд олон болоод үржээд эхэлнэ гэсэн үг. За энэ маань үржээд эхлэнгууд энэ дээр дархлааны эсүүд за гаднаас ингээд бактери ороод ирлээ. Энийн эсрэг үйлдэл үзүүлье. Одоо энэ бактерийг бөөнөрөө дагангуулъя гэд дархлааны эсүүд маань ерөнхийдөө одоо цусны явцлаас очоод орчихно гэсэн үг. За одоо дархлааны эсүүд бол айгүй олон төрлийн дархлааны эсүүд байна. За эдгээр маань явж очиод энд болохоор үрвслийн процесс гэдэг юм явагдана гэсэн үг. За үрвслийн процесс явагдаад эхлэнгүүт одоо энэ давсагны энэ саст бүрхөвч маань ингээд ингээ үедээ сайхан бүтэн ингээ байж ах хэвээр байтал яг үрвсэл явагдаад эхлэнгүүт гинтэж эхэлнэ гэсэн үг. За ингээ гинтээд ирлээ. За дээр нь болохоор одоо энэ үрвслээсээ шалтгаалаад цагаан эсүүд маань одоо үхдэг гэж хэлэх юм да. Үхээд ирлээ. Тэгэнгүүт энэ дээр болохоор хэмжээний цагаан ялгац гарна гэсэн үг. За ингээд ирэхээр одоо нөгөө үрвслийн үед яагаад одоо ингээ хавгандгөө те яагаад шингэн зүйл ялгардггүй гэдэг чинь ерөөдөө энэ одоо процесс явагдаад байгаа гэсэн үг. За ингээд үрвсэл халдвар явагдаад эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр энд явагдаж байгаа энэ механизмтай холбоотойгоор одоо тухайн хүнд маань илэрдэг зовирууд одоо шинж тэмдэг зовирууд илэрж байгаа гэсэн үг. За нэгдүгээрт нь гэх юм бол циститийн үеийн за шинж тэмдэг гэх юм бол шээх үед хорсдог гэсэн үг. За хорсох шархирч өвднүүд гэх юм уу тий. За энэ маань болохоор яаж байгаа вэ гэхээр энэ дээр байгаа одоо энэ саст бүрхөвч маань гимтсэн. За тэгээ шээс өөрөө хүчлэлэг байгаа тий. Тэгэхээр одоо яг л саст бүрхөвч ч гэсэн бидний одоо гарн дээр үүссэн шархтай адилхан гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрэн дээр хүчлэг шээс очлоо. Тэгэхээр хорсдог, өвддөг тийм зовирууд ерөнхийдөө илэрж байгаа гэсэн үг. За тэгээд дараагийнх нь гэдэг юм бол шээс үнэртэй болно гэсэн үг. Энэ үргэлжлэлийн процесс явагдаж байгаатай холбоотойгоор үнэртэй. За тэгээд зарим тохиолдолд бүр цустай байж болно. За тэгээд одоо нөгөө булангар гэж яриад байдаг шүү дээ. Тэр маань ерөнхийдөө цагаан эсүүдийн үрвсэл явагдсантай холбоотойгоор болохоор булангартай шээс гардаг гэсэн үг. За ингээд хүн маань ерөнхийдөө үнэртэй шийхнээ, цустай шийж болох нь байна. Энд ч одоо ер нь бол ингээд нэг жоохон хүндрэх процесс руугаа орж ийна л хүндэрж ийна л гэсэн үг тийм. За тэгээд 3 дугаарт нь гэдэг юм бол за хорслоо, өвдлөө. За дээр нь болохоор энэ бол нэг
элбэг бол биш. Гэхдээ илэрх юм бол аюултай шинж тэмдэг болж үүдэг гэсэн. Халуурна. Энэ маань болохоор одоо бүх эргэтэн систем маань нөлөөлөөд цагаан эс хэмжээтэйгээр ялгараад одоо энэ өрөвслийг дарахын тулд хүний бие махбод өөрөө ингээ халуурж байгаа гэсэн үг болж байгаа гэсэн. За халуурхаас гадна болохоор одоо ингээд ууц нуруугаар чилж өвддөг, хөшөж өвддөг гэдэг маань энэ зөвхөн давсганд явагдчихсэн өрөвсөл нь болохоор ганцхан давсаг биш, дээшээгээ өсөх зам руугаа яваад бөөрлөгөө нөлөөлөд ирж байгаа гэсэн. Тэгээд ирэх юм бол ууц нуруугаар хөшөж өвдөх, нуруу өвдөх гэдээ ярьдаг шүү дээ. Тим шинжүүд ерөнхийдөө илэрч эхэлнэ гэсэн үг. За энэ хэмжээнд л ер нь хүрэхгүй байх хэрэгтэй. Тийм, ер нь бол энэ хэмжээнд хүргээд хүндрүүлэхгүйгээр ямар нэгэн арга хэмжээг авах шаардлагатай гэсэн. За ер нь бол циститийн шинж тэмдэг бол хүмүүс маань бүгдээр ер нь бол ард иргэд ер нь их хвчлэн сайн аягүй сайн мэдчихэдэг. Манай хүүхнүүд бол нэлээд сайн мэдчихэдэг. За тэгээд энэ дээр одоо бас нөгөө ойр ойрхон шейх гэдэг завар байдаг. За энэ бол одоо хүмүүсийн хамгийн сайн мэддэг шинж баг та ойр ойрхон шейх гэдэг. Энэ бол бас л яг адилхан одоо нөгөө нэг энд явагдаад байгаа энэ бактерийг одоо шээсээрээ урсгаж гаргахын тулд хүний бие махбод ойрхон шийгээд байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ийм зовирууд бол яг цистит үед илэрх нэ гэсэн. За тэгэхээр яагаад энэ цистит бол одоо ингээд хүүтний улиралд илүү их үүсэж идэг вэ гэсэн одоо нэг юм дөрвөн төрлийн гэх юм уу да тийм дөрвөн ангилалд ерөөхдөө авч үзэж болно гэсэн үг. За хүүтний улиралд яагаад үүсэж байгаа вэ гэхээр нэгдүгээрт нь болохоор хүний одоо амьд үлдэх механизм гэж одоо нэрлэдэг. За энэ болохоор яаж байгаа вэ гэхээр хүүтний улиралд хүний бие махбод одоо ингээд бага хэмжээний энергиэр өөрийнхөө биеийг дулаан байлгах гэдэг гэсэн. Тэгэхээр одоо шингэнээ аль болох гадагшлуулж идэг гэсэн. Тэгэхээр яг хөө циститийн үе биш ч гэсэн их хүүтэн газар авах юм бол хүн ингээд одоо ойр ойрхон шийгээд за тэгээ ингээд бие махбодороо ингээд хөсөөрөө ч юм уу ялгаруулад тэгээд аль болох бага хэмжээний шингэнтэй байна. Төдий чинээ одоо бага энерги зарцуулаад амьд үлдэнэ гэдэг юм. Хүний өөрийнх нь механизм гэх юм одоо бие махбодын энэ механизм явагдаад идэг гэсэн. За хоёрдугаарт нь болохоор усны хэрэглээ их багасдаг гэсэн үг. Одоо олон зүйлт одоо нэгдүгээрт нь гэдэг бол энэ механизмтайгаа холбоотойгоор хүүтний улирал хүний бие цаанаасаа нэг цанхаа болчдөг гэсэн үг. Одоо шингэн муух нь багасчдаг. За дээр нь болохоор одоо нөгөө монголчууд их хүүтэн сэрүүн уур амьсгалтай учраас их хэмжээний шингэн уугаад байн одоо шээсээ ялгаруулах маань багасаад ирнэ гэсэн үг. Тэгэхээр усны хэрэглээ их багтаа байгаад ах юм бол энд орж ирж байгаа ч юм уу те энэ янг болохоор хөөж чадахгүй улам их үржүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлээд байдаг гэсэн. За дараагийн 3 дахь юм гэдэг юм бол дархлаа нэгдүгээр сулардаг. За хүүтний улиралд бол яг цагаагаар орчны бохирдол гэдэг ингээ бүх юм яг нөгөө хүүтний улиралдаа ингээ овоорчдаг шүү дээ. За тэгээд дээр нь болохоор одоо нөгөө нэг хүүтний улирал болохоор амьсгалын замын өргөслүүд илүү нэмэгдээд эхэлдэг. Амьсгалын замын өргөсөл нэмэгдээд одоо өвчлөх тусам тухайн хүний маань дархлаа сулраад за тэгээд бүр шээс дамжуулах замын өргөслөөр өвдөх эрсдэл бас ерөөхдөө нэмэгдээд идэг гэсэн. За тэгээд дөрөвдүгээрт нь бол тухайн хүний одоо ахуйн дэглэм бас өөрчлөгдөж эхэлдэг. Хүүтэнтэй холбоотойгоор гэсэн. За ингээд ирэнгууд хүүтний улиралд бол энэ бөөршөөс дамжуулах замын өвчнүүд ерөнхийдөө дунджаар аваад үсэх юм бол 1.5-аас 2 дахин нэмэгддэг гэсэн үг. Бас багахгүй тийм хэмжээгээр нэмэгддэг байна шүү дээ. Зундаа бол гайгүйсэн байх нь. За тэгээд хүүтэн сэрүүний улиралдаа нэмэгдээд эхэлнэ гэсэн үг. За тэгээд ингээд 1.5-аас 2 дахин нэмэгдэх маань бас насаараа нэлээд онцлогтой. За ялангуяа ахмад настай хүмүүст бол одоо 15.4%-аар илүү нэмэгддэг гэсэн юм судалгаа байгаа байхгүй юу? Энэ маань болохоор ахмадууд гэсэн үг. За ахмад настай хүмүүсийн хувьд бол одоо бүр илүүтэйгээр хүүтний улирал одоо бөөршөөс дамжуулах замын өвчин ялангуяа циститээр өвчлөхөд байдаг. Энэ маань түрүүний хэлсэн л одоо нөгөө нэг амьд үлдэх механизм маань ажиллах нь дээр нь ахмадууд маань болохоор нөгөө архаг өвчнөд за бусад одоо юу та хавсрах тий архаг өвчнөд учраас магадлалтай гэсэн үг шүү дээ. Илүүтэй хавсрах нь байна. За тэгээд тухайн хүмүүсийн маань насны онцлогоос хамаарат бас дархлаа нэлээд султай байна гэсэн үг. За тэгээд дээр нь энэ хүмүүсийн маань 50 одоо таал орчим хувь нь болохоор шинж тэмдэггүй байдаг гэсэн үг байхгүй юу? Бүр. За энэ болохоор яаж байгаа вэ гэхээр одоо шээсний шинжилгээ хийгээд үзлээ. Тэгэнгუთ энэ дээр бактери үржиж идэг. За бактери байгаад байна. Шээсний зам
давсганд бактери байгаад байгаа хэрнээ тухайн хүн маань өөрөө шинж тэмдэг байхгүй. Одоо эдгээр дурдсан ямар нэгэн эдгээр зовирууд илэрхгүй байна гэсэн үг. Зовир байхгүй, халуурахгүй байж болно, нуруу өвдөхгүй, одоо тэгээд ингээд ойр шийхгүй хэрнээ бактеритэй. Тэгэхээр энэ бактери байгаад байна гэдэг маань одоо хүндээ шинж тэмдэг зовир өгөхгүй байгаа гэсэн цаана энэ процесс явагдаад байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд ирэхээр хүндрэх магадлал аюул өндөртэй. Тухайн хүн маань өөрөө мэдэхгүй учраас эмчилгээ хийхгүй. За тэг эмчилгээ хийхгүйтэй холбоотойгоор хүндрэх эрсдэл аюул их нэмэгдэх гэдэг гэсэн үг. За тэгээд одоо яагаад энийг яриад байгаа вэ гэх юм бол Монгол улс бол аюул эрсдэс уур амьсгалтай. Тийм одоо нэг өвөлдөө бараг хасах 40 хүрээд байгаа юм уу те 40 гараад даваад ингэ яваад идэг шүү дээ. Тийм тэгээд одоо нөгөө нэг газар зүйн байршил бас нэлийн нөлөөлдөг. Одоо их газрынхаа яг төвд нь оршдог, далаа байхгүй учраас ингээд цаг агаар маань тогтмол байж чадахгүй гэдэг юм уу те. Тэгээд одоо өглөө намрын улиралт гэдэг юм бол ялангуяа одоо ингээд өглөө оройд их хүтэн тэгснээ өдөр нь маш дулаахан байдаг ч юм уу те. Тэдгээрээс ерөөдөө хамаардаг гэсэн үг. За онцлогооны хувьд гэдэг юм бол цэцтэй онцлогоо бол ер нь бол их ойлгомжтой. Энгийн гэсэн үг. За нэгдүгээрт нь гэдэг юм бол асуумжаараа тухайн хүний онцлоно гэсэн үг. За одоо та ямар шинж тэмдэгтэй байгаад байна? Ойрхон шигээд байна уу? За өвдөд байна уу гэдэг хүмүүс маань өөрсдөө ерөөдөө асуумжаараа онцлцдог. За тэгээд дараагийнх нь гэдэг юм бол шийсний ерөнхий шинжилгээ өгч болно. За тэгээд дээр нь болохоор шийсэндээ бактери ургуулж үзнэ гэсэн үг. За онцлогоо хийчихэнгүүт эмчилгээ мэдээж яригдана гэсэн үг тийм. Эмчилгээний хувьд бол нэгдүгээрт нь гэдэг юм бол шалтгааны эсрэг эмчилгээ. За ер нь бол бүх эмчилгээнүүд л ингэж одоо бүх өвчний эмчилгээнүүд бол ерөнхийдөө ингэж нэг стандарттай явна гэсэн үг тийм. За нэгдүгээрт нь шалтгаан буюу тухайн циститийн үргэлжлэлийг үүсгэж байгаа тэр үүсгэгчийн эсрэг антибиотик эмчилгээ явна. За энэ антибиотик бол одоо нөгөө нэг шийсэндээ үүсгэсэн ургуулсан тэр бактериас шалтгаалаад антибиотик сонгоно гэсэн үг. За энийг бол эмч өнөхөдөө сонгоно. За тэгээ антибиотик болохоор одоо өргөн үрээний антибиотик сонгох уу? Одоо яг үүсгэжэндээ одоо болж өгвөл антибиотик мэдрэх чанараа өгөөд одоо аль нь мэдрэг байна гэдгээ үдчүүлэх зүгээр гэсэн үг. За дараагийнх нь болохоор шинж тэмдэг эмчилгээ явуулдаг гэсэн үг. За энэ дээр маань бол одоо нэгдүгürt нь өвдөлтөө намдаа өвдөд байгаа учраас өвдөлт намдаах бүлгийн юмнуудыг хэрэглэх нь байна. За хоёрдугаарт нь гэдэг юм бол одоо нөгөө нэг алкалазер гэж ярьдаг гэсэн шүлтжүүлэгч юм. Одоо сүүлийн үед хүмүүс айгүй их мэддэг болоод байгаа юм гэх юм уу? За энэ болохоор яаж байгаа вэ гэхээр шээс маань өөрөө хүчлэлэг тийм хүчлэлэг учраас одоо энэ шээсний замыг өвтгөөд хорцгоод байгаа гэсэн үг. Тэгэхээр шээсээ шүлтжүүлээд одоо ялгаруулад өвдөлтөө намдаах нь дээр нь болохоор тэр шээсэнд байгаа бактерийг багсаж өгдөг юм зорилттой юмнууд гэж ойлгож байна гэсэн. За тэгээд гуравт нь одоо тахилтаас сэргийлэх эмчилгээнүүд хийнэ гэсэн үг. За ингээд эмийн эмчилгээ бол ерөнхийдөө ойлгомжтой гэсэн үг. За тэгэнгүүт дараагийнх нь болохоор эмийн бус эмчилгээ. За эмийн бус эмчилгээнд дээр болохоор нэгдүгээрт нь болохоор ус уух хүүтэн халуун бүлээ. Халуун бүлээ. За ерөнхийдөө бол одоо усыг уухаар одоо их хэмжээний ус уух хэрэгтэйгээ тэгэнгүүт нэг дор ч юм уу тий шууд залглаад уух гэдэг гэсэн. Тэгэхээр ус уухтаа бас зөв уух хэрэгтэй. За орой 20 цагаас хойш ч юм уу ерөнхийдөө шингэн мууж болохгүй. Тэгвэл одоо шөндөө бөөр ингээд ачааллаад өглөө босоод ирэнгүүт нүд хавганцсан гэдэг ч юм уу тий тийм завирал ирэх гэдэг гэсэн. Тэгэхээр усыг бол их хүүтэн биш, их халуун биш, бүлээнээр нь за тэгээд баг багаар тогтмол ууна гэдэг. За тэгээд хоёрдугаарт нь болохоор хоолны дэглэм. За ер нь бол айлч өвчний үед бол одоо нөгөө амтлагчтай, халуун ногоотой, одоо тэр үргэлжлэх сэдрээдэг ч юм уу тийм хоол хүнснүүд бол нэг хориотой байдаг. За дээр нь болохоор одоо нөгөө кофеин, за тэгээд согтууруулах хундаа нь болохоор үргэлжлэх улам дамжуулах гэдэг гэсэн. Тэгэхээр одоо циститийн тухай аюу сайн мэддэг шаардлагатай байна. За тэгээд одоо байнга л өвдөж идэг, олон дахиж идэг. За ерөнхийдөө цистит тусчлаа. За халуун усан дээр суунгоо зүгээр болчихдогч гэдэг юм уу те. Ингээд тоохгүй болохгүй. Энэ маань өөрөө цаашлаад ирэх юм бол одоо фиолонефрит ч юм уу те бөөрийн өрөвсөл ингээд дээшлсээр хагаад хүндрэх гол шалтгаан болдог юм өвчин байгаад байгаа. Тэгэхээр ерөнхийдөө эмчилгээ бол ингээд ойлгомжтой болж байгаа те. За тэгээд энэ дээр бол одоо нөгөө нэг ярьдаг хямлан юм маань ерөнхийдөө давуу талуудтай гэсэн хоёр технологитой. За нэгдүгээрт нь болохоор ДНХ баркодын технологи гэдэг байгаа гэсэн үг. За энэ нь болохоор яаж байгаа вэ гэхээр одоо энэ эмийн ургамлууд маань хоорондоо их
адилхан ойролцоо байдаг юм байна л да. Одоо ингээ хоёр ижлэхийн навч тэгсэн хэрнээ аль нь эмийн үйлдэл үзүүлдэг ургамал вэ гэдгийг болохоор энэ ДНХ баркод гэдэг технологиор ялгадаг гэсэн үг. Тэгэнгუთ одоо ингээд энгийнүүдээр харахад бол хоёр адилхан навч байла. За тэгсэрнээ нэгнийх нь үзүүр нь юм жоохон сэртгэр ч юм уу те эсвэл дээрээ нэг юм зураастай байдаг ч юм уу. Тэгэнгუთ яг энгийнүүдээр хараад аль нь эмийн үйлдэл үзүүлдэг ургамал вэ, аль нь өөр ургамал вэ гэдгийг ерөнхийдөө битгэхгүй байх гэдэг тохиолдол байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ ДНХ баркод гэдэг технологиор ингээд бүх ургамлуудаа харангууд яг эмийн үйлдэл үзүүлдэг тэр ургамлаа нэгдүгээр сонгож авдаг гэсэн үг. За дараагийнх нь гэдэг юм бол одоо хроматографи гэдэг арга байгаа гэсэн үг. Технологи гэсэн үг байхгүй юу? За энэ маань болохоор яаж байгаа вэ гэхээр одоо энэ хоёр одоо тухайн одоо эмийн ургамал үйлдэл үзүүлж байгаа ургамлаа яг сонгоод авчлаа. Тэгэнгუутаа тухайн ургамлын маань яг аль хэсэгт нь эмийн концентрац одоо үйлдэл үзүүлж байгаа өндөр вэ гэдгийг олно гэсэн үг. За тэгэхээр одоо шин дээр нь байна уу, шин дээр нь байна уу, ургамал дээр нь байна уу? Одоо тэрнийх нь аль одоо тэр өндөр үйлдэл үзүүлж байгаа концентрацтай хэсгийг сонгож аваад эм үйлдвэрлэн гэсэн үг. Тэр нарийн технологи гэсэн үг. Ургамлын ингээд тэгэнгუთ одоо зүгээр нэг ургамлыг аваад түүж аваад хамтлаад гэдэг биш. Айгүй нарийн гэсэн үг. За тэгэнгуთ энэ маань ямар давуу талтай вэ гэхээр одоо нэг таблетыг эмэнд агуулгадж байгаа тухайн одоо эмийн үйлдэл үзүүлж байгаа концентрац нь өөр нэг шахмалтай яг адилхан гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо хэрэгжилж байгаа тэр таблетикнууд маань бүгд адилхан үйлдэл үзүүлнэ гэсэн үг. Тэрнгээр айгу одоо онцлогтой байгаа гэсэн үг. За дараа нь болохоор 5000 жилийн түүхтэй одоо нөгөө нэг аюурведийн анх ухаан дээр ерөөхдөө суйрлагдсан дан ургамлын гаралтай эмнүүд учраас энэ маань одоо хамгийн олон төрлийн ургамлуудыг агуулсан. Тэгээд тухайн ургамал болгоно нь болохоор үйлдэл үзүүлдэг гэсэн үг. Одоо яг циститийн үед хэрэглэх одоо боломжтой эм гэдэг юм бол цистон болон риналка гэдэг хоёр юм байгаа гэсэн үг. За риналка юм гэдэг юм бол яг хурц циститийн үеийн зовирт илүүтэй хэрэгэлдэг сиропоор хэрэгжилж байгаа. За яг циститийн үе одоо энэ нөгөө нэг хорсоод өвдөөд ойроор шигээд байгаа энэ зовируудыг намдааж өгнө гэсэн үг. За энэ намдаад ирлээ араас нь цистоноо хэрэгжилж өгөх юм бол энд үүсэж байгаа одоо энэ E. coli эсрэг нөлөө үзүүлдэг. Цистон нь болохоор өөрөө 9 төрлийн эмийн ургамлыг агуулад тэр эмийн ургамал болгоно болохоор ингээд одоо яг үйлдэлд үзүүлээд эхэлдэг гэсэн үг. За тэгэнгუთ цистонд агуулгаж байгаа робия гэдэг одоо эмийн ургамал нь болохоор яг энэ одоо циститийг гол үүсгээд байгаа E. coli-г одоо устгах үйлдэлтэй гэсэн үг. E. coli ч бас нуугдчихдаг тийм яа штэ. Тэгэхээр яг байгаа тэр E. coli-г бас устгах нь байна. Цаана ороод нуугдсан байгаа тэр E. coli-г олж устгах гэсэн үг. Тийм учраас одоо цистоныг удаан хугацаанд хэрэглээрээ тэгэх юм бол циститийн тахилтаас сэргийлнэ гэдэг маань одоо бүрхүүл үүсгээд нуугдсан байгаа тэр E. coli-г бас устгадаг юм нөлөөтэй гэсэн үг. За тэгээд дээр нь болохоор одоо энэ одоо шинж тэмдгийн эмчилгээ гэдэг байгаа шүү дээ. Өвдөлтийг бууруулах ч юм уу те тахилтаа сэргийлэх гэдэг энэ үйлдэлүүдийг нь үзүүлдэг ургамал нь гэдэг юм бол дидимокарфус гэдэг ургамал байгаа гэсэн үг. Энэ болохоор яг одоо антиоксидант үйлдэл үзүүлэх нь байна. За тэгээд үрвслийн эсрэг. Үрвслийн эсрэг гэдэг маань одоо түрүүний энэ ярьсан одоо процессыг дарангуулад энэний эсрэг одоо үрвслийн медиатруудыг ингээ багасгаад өгдөг гэсэн үг байхгүй юу? Тэрнтэй холбоотойгоор үрвсэл намдаана. Үрвсэл намдаад ирэх юм бол одоо энэ цагаан эсүүдийн ирэх хэмжээнд багасгах нь байна. Дээр нь одоо энэ завирууд маань ирэхэд ингээ багасч байгаа багасаад байна гэсэн үг байхгүй юу? За тэгээд дээр нь болохоор цистон бол чулуу хайлуулдаг. Яг цистит бол хамаагүй ч гэсэн ирэхэд чулуу хайлуулах үйлдэлтэй. За тэгээд гол юм гэдэг юм бол одоо тэр нөгөө циститийн үед бас аягүй их өвдөлт өгдөг шүү дээ. Энэ маань болохоор давсагны тэр 39 давсагны булчин маань ингээ тагшиж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг одоо ингээд хөвлийн хэсгээр бацалж өвддөг ч юм уу те тэрийг болохоор ингээд булчин суллуулах үйлдэлтэй учраас тэрний эсрэг бас нөлөө үзүүлээд эхэлдэг гэсэн үг. За тэгээд гол нь одоо нөгөө нэг ургамлын юмуудыг удаан хугацаанд ууж иж илүү үр дүн гардаг гэдэг маань одоо яг цаана одоо энэ эсийн төвшөнд ерөнхийдөө өвдөлт намдаагаад эсийн төвшөнд эмчилгээ үзүүлдэг учраас удаан хугацаанд уугаарай гэдэг. Хүмүүс болохоор ингээд нэг богино хугацаанд уугаад завөр шинж тэмдэг намдангууд одоо болчиход байдаг гэсэн үг байхгүй юу? Одоо бол ер нь бол яг энэ одоо антибиотик эмчилгээний үед л баг нэг 5-7 хоног ч юм уу тий уугаал газ тэгэл за одоо энэ дуслаа ашгуул гэж дуслаа гэж харин тийм. Ерөнхийдөө одоо антибиотик ч гэсэн нэг 5-7 хоног яг цагаар нуудаг хүмүүс бас ховрын ховртой. Ингээд нэг 3 хоног уулаа зовир намдангууд хайчдаг. Тэгэл ингээд гэрийнх нь эмийн санд ингээд хизээ авсан мэддэхгүй ингээд талаа аваад байж байгаа. Тийм юм антибиотик ч юм уу эмнүүд ерөнхийдөө байдаг гэсэн үг. Тэгэхээр эмийг бол аль болох яг
цагаар нь одоо цагаар нь гэдэг маань ч гэсэн дотор айгу учиртай байхгүй юу? Одоо эмийн задрал явагдаад бие махбодод ороод үйлчлэх хугацаа гэж байгаа. Ер нь бол ихэнх эмүүдийг одоо өдрийн 3-аар уугаарай гэдэг маань яг тухайн эмийн бие орчтгоо одоо тухайн хүнд яг үйлд үзүүлэх юм нь болохоор 8 цаг байдаг гэсэн үг байхгүй юу? За 8 цаг байгаад дараагийн орж ирж үйлдэл маань ингээд хоногийн 24 цагтаа хуваагаад үзэнгүүт яг нэг концентрацаар үйлчилж яг үйлдэл үзүүлнэ гэсэн үг. Тэгэнгүүт хүмүүс ингэж яснаар нэг өглөө угаал, нэг орой угаал, нэг зам мартчихлаа хоёрыг давхарлаад уучий гэдэг ингээд ангууд тухайн концентрац нь яг тогтмол явж чадахгүй байх гэдэг гэсэн. Тэгэхээр энэ бас үр дүнгүй болчдөг. Тэгэнгүүт би өөртөө зөндөө юм уусан тэгсэрний надад нөлөөлөхгүй байгаад байна гэдэг маань эмээ бас яг зөв цагтаа тогтмол ууж ийн үгүй гэдэг маань бас их нөлөөлдөг гэсэн үг. За тэгэхээр антибиотикч бай, цитоникч бай, риналкагч бай ер нь ямар ч төрлийн эмийг хүн уухдаа одоо яг ийм ч хідэн цагаар яаж уугаарай гэсэн байна. Яг тэрнгээр нь уувал илүү үр дүнгийн үзэж чадна гэсэн үг байхгүй юу? За цитоникч гэсэн одоо уухдаа 2 ширхгэр өдрийн 3-аар гэдэг юм гэсэн үг. За ингэж энэ маань одоо үр дүнгээ үзүүлэх нэ. За тэгээд түрүүний ярьсан одоо нөгөө нэг бүх таблетката нэг юутай гэд байгаа шүү дээ. Концентрацийг агуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг цагаар нь ууж ижил тухайн хүний одоо өвчин, өрөвсөл, зовир тэр юмнуудыг дарна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэрийг хүмүүс маань аягуулсан ойлгох гэдэг юм шаардлагатай гэсэн үг. Баярлалаа эмчээ. За мэдээж одоо цистит гэдэг тэгэхээр охид эмэгтэйчүүдийнхээ өмнө асуух юм дурмаг ших байгаа тий. Хамгийн түрүүнд одоо шинж тэмдэг илэрлээ гэж бодоход манай эмэгтэйчүүд юу гэдэг вэ гэвэл мэдээж нөгөө түрүүнд таны ярианд цусган дурдгдсан нөгөө халуун бүлээн жин тавьдаг одоо юм дээр суудаг тий. Яг одоо ингээд сүүлийн үед харьцангуй бас одоо өксөх замын халдвар байдаг юм байна. Энд чинь бас буруу юм байна гэж байгаа ч гэсэн яг тийм юмн дээр суудаг бас сурчлагаа бас мэрсэр байна. Энэ дээр таваас зөвлөгөө өгөөч тий. Тий, ер нь бол халуун бүлийн жин тавих гэдэг маань одоо тэр агшаад өвдөд байгаа булчингал суллах зорилготой тавиад байгаа гэсэн үг байхгүй юу? За гаднаас нь жин тавьж болох үед бол болно. Гэхдээ энэ бол одоо өрөвслийг хүндрүүлэх тийм гол нөхцөл болоод идэг гэсэн үг. За яагаад вэ гэх юм бол ихэнх бактериуд ганц E. coli биш. Одоо ихэнх бактери, вирусын одоо үржих таатай нөхцөл гэж байгаа шүү дээ. Тэр нь бол хүний биеийн температур гэсэн үг байхгүй юу? Халуун дулаан одоо нэг 36-аас 37 градус илүүтэй өсөж өвчдөг гэсэн үг. За тэгэнгუთ одоо нөгөө ингээд халуун усан дээр суучи одоо энэ вирусын бактери устгачи гэж сууж байгаа боловч тэр маань илүүтэй өсөж үржих гэдэг гэсэн үг. За үржлийг нь улам нэмэгдүүлэх таатай орчин үүсгээд байна шүү дээ. Тий одоо ерөнхийдөө бактери маань устгах градус нь бол ихэвчлэн 100 градус ч юм уу тий бүр их халуунд л гэхээс биш бол одоо нэг юм биеийн температуртай биеийн температураас нэг жоохон дээшээгээ ч юм уу мэдээж одоо хүн чинь өөрөө 100 градусын халуун усан дээр очиж сууж чадахгүй шүү дээ тийм болохоор улам таатай нөхцөл үүсгэж байдаг гэсэн үг. За тэгээд дээр нь болохоор одоо нэг өксөх замын халдвар гэдэг юм үүсгэж чинь гэсэн үг. Бүр нөгөө халдвар маань бүр бөөрлөг яваад бүр дээш яваад ингээ бөөрлөг очоод бөөрөндөө өрсөл үүсгэждэг. Яг хөө тухайн үедээ тухайн хүний зовирыг маань намдааж өгөхийн хувьд бол намдааж өгнө. Ягаад вэ гэвэл одоо ингээд өрөвслөөсөө болоод булчин маань чангарсан байгаа. Тэрийг ингээд суллаад өгөнгөт хүнд ингээд тайвшраад зовир намдаад нэг зүгээр болж байгаа юм шиг санагдаж болно. Гэхдээ энэ маань дээшлээд бүр их одоо хүндрэлийг үүсгэх гэдэг гэсэн үг. Тэгэхээр болж өгөх юм бол одоо эмчэд үзүүлээ, шийсний шинжилгээ өгөх шаардлагатай хань гэрийн нөхцөлд гэх юм бол одоо эмчэд бүр үзүүлж чадахгүй байх тохиолдолд гэдэг юм бол аль болох ургамлын найрлагатай тий гаш нөлөөгүй зургуу авч болдог юм авч хэрэглэх нь байна. Тэрнээс бол халуун усан дээр суудаг ч юм уу бүлийн жин тавьдаг тийм аргуудыг бол аль болох хэрэглэхгүй байвал зүгээр. Тэрний оронд бол ууж байгаа шингэнийхээ хэмжээг нэмэгдүүлвэл илүү үр дүнтэй гэсэн үг. Одоо их хэмжээний шингэн уугаад тэрнгээрээ ойрхон шээгээд угаагаад шүү дээ. Угаагаад байна. Тэгэхээр циститийн үед нөгөө хүмүүс ойр шээгээд ингээд улам л нөгөө уух шингэний хасаал шиг одоо ингээд ойрхон шээгээд идэгин шээхэр өвдөд хорсоод идэгин ингээд шингэнээ улам хасаад идэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө л нэг бактерийн үржлийг нэмээд идэг гэсэн үг. Тэрний оронд бол халуун бүлийн шингэн юм ойрхон тогтмол баг багаар уугаад угаах байдлаар ерөнхийдөө энэ одоо E. coli-г гаргаж ивэл илүү үр дүнтэй гэсэн үг. Тийм тэдгэрийг авал тийм арга хэмжээ бол ерөнхийдөө илүү тохиромжтой. За би энэ цистон риналка 2 дээр риналка дээр нэмэлтээр асууж байна. Цистон ингээ 2-оор өдөрт ингээ 3 удаа уух чам минь өдөр 6 ширхгийг уух гэдэг чинь өглөө өдөр орой гэдэг тий. Риналка чи юм нөгөө сиропороо байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг ямар хэмжээгээр уухын хичнээн одоо шилийг тий ууж иж одоо яг нөгөө нэг юугаа намдаах юм би цаашдаа бас ингээ өргөлжлүүлээд уугаад авах юм уу. Цистоныг бол ингээд одоо 3 савыг ингээ тасралтгүй ууж яхад ер нь гим хоргүй гэж яриад байгаа шүү дээ. Риналка тийм үү?
тий. За Риналка бол яг одоо түрүүний юм хилээдсэн шүлтжүүлэгч алкалайзер гэдэг юм гэсэн үг байхгүй юу? Яг энэний үүргийг гүйцэтгэдэг гэсэн. За тэгээ Риналка маань өөрөө шилтэй юм байгаа. За 100 мл-тэй. За тэгэхээр уухтаа бол эхний өдөр нь бол одоо нөгөө ийм 100 мл бага хэмжээний усанд ерөнхийдөө 1-2 цааны албагыг найруулад за өдрийн 2-оор юм уу 3-аар ууж болно гэсэн. Тухайн өөрийнхөө завьраар их завьртай байх юм бол ерөнхийдөө өдрийн 3-аар уучж болно гэсэн үг. За тэгээд энийг өдрийн 3-аар угаад завьр шинж тэмдгээс хамаарат одоо нэг цайны албагаар өдрийн 3-аар нэг 7 хоног орчим ерөнхийдөө ууж болно. За ингээд ирэхээр энэ маань яг тухайн хурц үргэлжлэлийг бол намдаачна гэсэн үг. За тэгэхээр одоо хүмүүс маань нэг цайны албаар уух нь уу, 2 цайны албаар уух нь уу гэдгээс хамаарат 1-3 шилийг ерөнхийдөө хэрэглэнэ гэсэн үг. Тийм тохиромжтой гэсэн үг. Яг энэ хурц зовирыг бол намдаагаад өгнө гэсэн үг. За тэгээд намдаад ирсний дараа араас нь үргэлжлүүлээд цитон уул илүү зүгээр. Энэ маань болохоор бүр одоо энэ цаана байгаа тэр салтыг нөхөн сэргээж өгдөг гэсэн үг. Одоо сүүлийн хүмүүс ер нь бол Риналкаг айгүй одоо хэрэгжилж байгаа. За Риналкач гэлтгүй одоо нөгөө шүлтжүүлэгч эмнүүдийн одоо ач холбогдлыг бол аюулсаа мэдэж эхэлж байгаа гэсэн үг. Энэ хоёрыг Риналка ууж байгаа бол цистоныг бол ер нь дараа нь хамт ууж эхлэх болох юм уу тий? Зөв. Хамт уугаад за тэгээд одоо шилтэй Риналка дууслаа араас нь уусан хэвээрэл үргэлжлүүлээд уугаад байна гэсэн үг. За тэгээд одоо бүр их хүнд халдвартай ч юм уу тийм байх юм бол антибиотиктэй хавсруулж хэрэглэнэ гэсэн үг. Одоо ургамлын эм сайн амчин антибиотик хэрэглэхгүй байж болно гэж ерөнхийдөө ойлгож болохгүй гэсэн үг. За энэ маань E. coli-г устгаж байгаа ч гэсэн E. coli-гоос өөр шалтгаантай ч юм уу эсвэл бүр их хурц арахаг өндөр хавсар байх юм бол антибиотиктэй хавсраад хэрэглэнэ гэсэн үг. За тэгэхээр цитоныг антибиотиктэй хавсраад хэрэглээд эхлэн гол одоо энэ антибиотикийн өөрийн үйлдэл гэж байгаа шүү дээ. Тэр маань нэмэгдээд эхэлдэг байхгүй юу? За антибиотик бол нэг 4 замаар ерөнхийдөө тухайн одоо юу устгадаг гэсэн үг. Тэр үйлдэлүүдийг нь улам сайн нэмэгдүүлээд өгнө гэсэн үг. Дэмждэг гэсэн үг. Тийм. Баярлалаа амч. За баярлалаа. За эрүүл амьдрал цахилгаан нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Завхар төмөр компани эмч одоо ундрмаа урагдаж оролцлоо. Бидэнд бас одоо цистит гэж яг ямар очир шалтгаантай юунаас үүдэж одоо ингэж гарч идэг өвчин байдаг вэ гэдгийг бас бидэнд сайхан тайлбарлаж өглөө. За мөн дээрэс нь бидэнд яг ямар тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ мэдээж ямар одоо ургамлын найрлагатай эмийг эдгээр одоо энэ эмчилгээтэй хослуулж хэрэглэвэл илүү тохиромжтой байдаг вэ гэдгийг бас хэлж танилцуулж өглөө. Ундрмаа амчтай бас баярлалаа. За эрүүл амьдрал цахилгаан нэвтрүүлэг намрын сэрүүн өдрүүд эхэлсэн энэ үед яг цистит өвчнөөс бас яг сэргийлэх вэ бид нар одоо юугаа анхаарах ёстой вэ гэдэг энэ мэдээллийг энэ удаагийнхаа дугаарт багтаахыг зорилоо. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар ирэх уулзлаа. Баяртай үзэгчтэй.